За миний хувьд бол Globe International төвөөс зохион байгуулж байгаа телевизээр одоо сонгуулийн мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах вэ гэж энэ сургалтанд бол ер нь бол бас өмнөх жилүүдэд сууж исэн. Тэгээд энэ удаагийн сургалтанд суусан маань өмнөх жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа телевизээр явж исэн мэтгэлцээнүүд дээр ямар одоо алдаанууд гарч исэн, юу нь зөв байсан, юу нь буруу байсан гэдгийг бас олж харж мэдэх. Одоо бол бас стрийн сонгуул явах гэж байгаа юм цаг хугацаад өгч байгаа үе, жилийн дараа бид нар дахиад ерөнхийлөгчийн сонгуулаа бас зохион байгуулж явуулна. Тэр утгаараа бол телевизийн далингаа одоо яг редакторууд, сэтгүүлч нар бол энэ сургалтанд суух шаардлагатай юм байна. Яагаад гэвэл одоо олон нийтэд тухайн нэр дэвшигч нарын хинбэ, ямар байр суурьтай, ямар үзэл бодолтой, улс орны хөгжлийг авчрахын тулд ямар мөрийн хөтөлбөртэй хүн бэ гэдгийг бол мэдээж яг ижил тэгш гараан дээрээс тэгш байдлаар хүргэх ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээллийн бидний гол үүрэг бол яг одоо тэр нэр дэвшигч нарыг бол олон нийтэд бүх талаар нь яг тэгш хүргэх гэдэг юм уу, хиндэн ч илүү ямар нэг одоо давуу байдал олгосон ийм байдал алдаа гаргахгүй явуулахын тулд бол сэтгүүлч редакторууд буюу одоо хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд бас энэ сургалтанд бол сууж номын дуу сонсох ёстой байна гэж бодож байна. Тэгэхээр энэ сургалтаар бол яаж юм гэхээр олон улсад ямар байдлаар мэтгэлцээнийг зохион байгуулдгийг, мэтгэлцээний зохион байгуулалтыг хийхийн тулд урьдчилж одоо ямар бэлтгэл ажлыг хангасан байх ёстой юм. Тэрнийг хөтлөгчд нь өөрсдөө яаж бэлдсэн байх ёстой. Мэтгэлцээнд оролцох гэж байгаа тэр оролцогч талуудаа бас урьдчилж одоо яаж бэлдэх ёстой ингээд маш олон хэрэгцээтэй юм олон сургалтыг бол зохион байгуулж байна. Мэдхгүй юм бол бас маш олон байна. Зарим нэг нь бол мэдээж өмнөх гаргаж исэн хийж исэн ажлууд дээрээ бас гаргаж исэн алдаануудаа суралцах, мэдээж алдаа бол бас гардаг. Гол нь тэр алдааг давтахгүй байх нь бол бидний үүрэг. Давтахгүй байна гэдэг бол мэдээ ахис дэвшил гаргаж байна гэсэн үг юм. Тэр утгаараа бол өнөөдрийн Globe International төвөөс зохион байгуулсан энэ сургалтанд бол хэвлэл мэдээллийн байгууллагын зарим сэтгүүлчид ирж оролцлоо. Миний би ч гэсэн энэ сургалтаас бас их олон сурч мэдэж авлаа. Ер нь аливаа улс орны ард иргэд бол сонгуульд оролцох, төрийн эрх барих одоо гол эрх мэдлээ сонгуулийн үеэр л эдэлдэг. Тэгэхээр тэр эрх мэдлээ эдлэгт нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн бас зүйлийг бол их сайн мэдүүлж өгсөн байх шаардлагатай. Энэ нь бол мэдээж хэвлэл мэдээлэлээр дамжиж л олон нийтэд хүрдэг. Энэ сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд бас хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэх үүрэг их чухал юм байна гэдгийг бас зөвхөн тухайн мэтгэлцээнийг алдаагүй явуулах гэдгээсээ илүү тэр мэтгэлцээний хүлээн авах гэж байгаа үзэгчид өөрсдөө мэтгэлцээ үзэхэд бэлэн үү гэдэг асуулт бас нэг талдаа гармаар юм шиг харагдлаа. Тэгээд аль альнийг бэлдэх ёстой, аль альнийг нь бол алдаагүй явуулах ёстой. Ингэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг бол энэхүү сургалтаас олж авч мэдлээ.